За өчигдөр Монгол Ардын намын удирдах зүйл хоролцсон. Тэгээд үсэд байгаа улс төрийн нөхцөл байдал. За одоо яг болоод байгаа зүйлүүдийн талаар нэлээд ярилцсан. Тэгээд энэ удаагийн удирдах зүйлийн хурал бол өргөтгсөн хэлбэрээр явсан. Манай намын одоо дарга байсан одоо хүмүүсүүд хорд оролцсон. Дээр нь удирдах зүйлийн гишүүд оролцоод тэгээ ерөнхийдөө энэ нөхцөл байдлыг дүгнээд энд үсэд одоо хуваагдсан байгаа одоо хүмүүсүүдтэй уулзаж бас яриа хэлцлийг хийж явах тийм ажлын хэсгийг бол байгуулсан. Ингээд ажлын хэсгийн дараагаар нь ажиллаад өчигдөр орой хүртэл ажиллаад өнөөдөр энд нөгөө хоёр хуваагдсан тус байгаа хүмүүсүүд тусдаа хурлаа хийчээд одоо тэдний хурцны арай дуусаагүй байх шиг байна. Хүлээгээ сууж байна. Ажлын хэсэг нэлээд богино хугацаанд ажиллаж байгаа. Би хэлчихдэггүй. Хүлээж байна. За мэдээж хилцээрийн хүрээнд ер нь одоо юу ярих бол гэдэг ийм асуудлууд бол нэлээд олон нийт бас зарим хүмүүсүүд ярьж байна. Зарим нь одоо хөөрөгдөж ярьж ах шиг байна. Тэгэхээр би энд нэг онцолж нэг зүйл хэлмээр байна. Энэ нь юу гэхээр энэ ажлын хэсгийн ажиллах хүрээ гэж бий. Дээр нь давж болохгүй шугам гэж бий. Өөрөөр хэлбэл давж болохгүй шугам гэдэг нь юу юм бэ гэсэн үг вөхөр энэ бол хууль юм. Хуулийг бид нар давж одоо хэлцдэг, ярьдаг ийм зүйл бол хааж байхгүй. Тэгэхээр хуулийн асуудал хуулийн тусдаа. Түүнээс биш одоо юу гэдэг ажлын хэсэг гараад бүгднийг хооронд нь суулгаад яриад тэгээ явчихна гэж ойлгож ах шиг байна. Тийм зүйл бол байхгүй. Давж гიშгэж болохгүй шугамуд бий. Тэгэхээр түүний нэг нь бол одоо хууль байгаа. Тэгэхээр хуультай холбоотой асуудлууд хуулийнхаа даваа шийдэгдэнэ гэж ойлгож болно таавд. За хоёр дахь зүйл нь бол өнөөдөр бид нар удирдах зүйл байгаа. Удирдах зүйлээс гарч ажиллаж байгаа энэ ажлын хэсэг бол төрийн хэрэгт оролцохгүй. Яагаад гэвэл бас гიშгэж болохгүй хоёр дахь ажил бол төрийн ажил тийм ээ. Төрийн ажил засгийн газартай яригдана, хурал дотроо яригдана. Тэгэхээр энийг бол давж гарах одоо үндэслэл байхгүй гэдгийг би бол хэлье. Тэгэхээр энэ цэвэр улс төрийн намын дотроо яригдах ийм зүйлүүд. Тэгэхээр та бүгд анзаарч байгаа бах. Юуны өмнө эхлээд энэ хоёр талд гараас утсан байгаа Монгол Ардын намаас нэр дэвшээд их хурлын гишүүн болсон хүмүүсүүд нь хоёр хуваагдчихад байгаа учраас эхлээд энэ бүлэг бол нэг болоод хоролдоод төрийнхөө ажлыг хамтдаа ярьдаг. Энэ нөхцөл байдлыг бол бий болгохын төлөө л ажиллаж байгаа. Ийм байдлаар бид нар ажиллаж байгаа. Хэрвээ эвлэрэхгүй бол яах вэ? Эвлэрэхгүй бол яах вэ? Биш. Яаж эвлүүлэх үү гэдэг ажлаа эхлээд яриадах юм. Тэгээд дараагийн зүйлийг бол ярина. Өнөөдрийн үндсэндээ Монгол улс орны улсын одоо эдийн засгийн байдал ямар байна вэ гэдгийг бүгдээрээ мэдчихээн. Гадаад улс орны байдал ямар байна вэ? Дэлхийн эдийн засгийн байдлыг бид нар бүгдээрээ харж байна. Сая дэлхийн одоо бүх улс орнууд оролцдог. Дээр нь дэлхийн том бүх одоо эдийн засаг судалгааны байгууллагууд оролцдог. Олон улсын валютын сангийн намрын хурал болоод 26 оны дэлхийн эдийн засгийн өсөлт бол 25 оныхоос бага байна гэж гаргачлаа ш. Тэгэхээр 25 он эх жилийнх бол энэ 25 оныхоос дахиад өсөлт нь бага байна гэдэг чинь манай тийм таатай нөхцөл биш. Тийм учраас эдийн засгийн нөхцөл өссөн байгаа энэ үед бид нар ямар байдалтай явах вэ гэдгээ бид нар бас сайн ойлгох хэрэгтэй. Дээр нь тодорхой бус байдал дэлхийн нийтээр байж байгаа ийм цаг үед дотроо нэмэх тэр тусмаа олон нийтийнхээ олонхын саналыг авсан байгаа ардын хоорондоо өмнөд байх нь энэ Монгол улсын эрх ашигт бол нийцэхгүй маа гэдэг нь ойлгомжтой учраас одоо намын үеийн дарга нар удирдах зүйлийн гишүү санаа зовж энэ хурлыг ажлын хэсгийг ажиллаж байгаа л бид нар ажлаа явуулж байна. Тэгэхээр үр дүнд хүрэхгүй бол яах вэ? Эхлээд үр дүн хүртлэхээ одоо яриа л гэж бодсон. Ер нь энэ үеийн Монгол Ардын намын талцлага хоёр хуваагдсан байгаа асуудлыг улс суурь шалтгааны нь юу вэ гэж харж байна? Суурь шалтгааныг өөр улс төрөөс нэг ажиглагчийн байдалтай байжгаад саяхнаас эргэж одоо орж ирж байгаа. Гэхдээ энэ хавраас эхлээл үнж эхэлсэн. Нэгдүгээрт нь бол энэ эдийн засгийн байдал нь өөрөө унаад эхлэхээр хоорондоо өмж эхэлдэг. Эрх ашигуудын одоо хоорондын зөрчил өөд явсан болов гэсэн ийм бодлоо. За дээр нь
бас эрх ашигынхаа ирэмб нэгдүгээрт нь улс их орныхаа эрх ашиг, хоёрдугаарт нь тэр одоо намынхаа эрх ашиг гэдэг юм ийм ирэмбийг алдчихаар тэгэл хоорондоо үл ойлголцол үүсэж эхэлчихдэг шүү дээ. Тэр нь болов гэж бодож байна. Одоо тэр хуваагдсан хоёр тал тус тусдаа уулзаад дараа нь нэгдэж уулзсан гэсэн үг юм яг яа. Тий, ер нь нэг аль альтай нэгдүүлээ сайхан ярилцаадах. Тэгээд дараа нь ойлголцох талуудаа ярив. Одоо үндсэндээ ингээд одоо юм тодорхойгүй дэлхийн нийт тодорхой бус байдал байна. Эдийн засгийн байдал муу байна. Сайн биш байна. Энэ үед одоо улсын төсвөө батална гэдэг хамгийн том зорилго байж шүү дээ. Тэгтэл хуучин бол 4 хилцүүлэгтэй байсан төсвийг одоо энэ 5 хилцүүлэгтэй болсон. Одоо дөнгөж 2 дахь бол явж шүү дээ. Энэ удаагийн 2 дахь гэдэг бол хуучин нь одоо хамгийн ихний хилцүүлэг гэсэн үг. Тэр чинь баг төсвөө хэрэгсний дараах нэг хөдөлгөөн хийчихдэг байсан зүйл. Тэгэхээр одоо тэр хүртэл тэрийг дөнгөж хийгээд дараагийн хамгийн гол хилцүүлэг бол хуучнаар 2 одоогийнхоор 3 дахь хилцүүлгээ хийж эхлэегүй байна гэдэг бол үндсэндээ айгүй буруу гэсэн үг. Тэгээд төсөв бол өөрөө Монгол улсын макро эдийн засгийн бодлого байдаг. Дээр мөнгөний бодлого, төсвийн бодлого. Тэгээд төсвийн бодлого одоо тодорхой бус байна гэдэг нь бол өөрөө эргээд эх жилийн бизнес орчинч угаасаа л бас тодорхой бус муу байна гэсэн нэрсэлтэй үед бол нэг өөр хоорондын ширээ сандлын асуудлаас илүүтэйгээр улсын орныхын эрх ашигыг харж манай намын аль талд байгаа хүмүүсүүд зүг болоод нийцчих байхаа л гэсэн ийм итгэл. Шадартай амар сайхан байсан. Тэгэхээр яг энэ илрүүлэх ажлын хэсэгтээ ингээд орж ажиллах нь илрүүлэхээс илүү бүр эвдэх юм уу? Ийм эрсдэл бас харагдаад байна л та. Би бол тэгж бодохгүй байна. Таны хувьд одоо Монгол Ардын намын баг хурлаас амар эсхлэн намын дарга сонгосон шийдвэрийг хууль дүрд нийцэн гэж харж байна. Одоо хүртэл намын дарга дээж өгөх юм хэлээгүй байдалтай байгаа шүү дээ. За хэрвээ та бүгд санаж байгаа бол намын баг хурал хурлдахын өмнө удирдах зүйл дээр би бол өөрийнхөө байр суурийг маш тодорхой илэрхийлсэн. Тэр үгээч вечиг дээр бас удирдах зүйлийн гишүүд дээр хэлсэн. Ямар байр суурь вэ гэхээр би за амар эсхлэн дарга, Замдан шидар дарга та хоёр одоо баг хурал дээр битгий өрсөлдөж өчээ. Намын их хурал дээр өрсөлдөж өчээ. Намын баг хурал дээр өрсөлдөхөөр чи ингээд намаа хувааж байна. Дахиад их хурал дээр өрсөлдөн дахиад хуваа. Ардын намыг ингэж олон удаа хуваад ах шаардлага алгаа. Намын баг хурал дээр та хоёр одоо өрсөлдүүлэхээр өрсөлдлөө гэж үзвэл та хоёрын хинж 3-2-ын саналыг авахгүй. Ягаад тэгэхээр аль нь одоо манай намын лидерүүд нь шүү дээ. Хоёр лидер хүн үүсгэхээр санал бол 50 орчим дээр л эргэлдэнэ. Түүнээс биш 3-2-ыг авдаг тийм зүйл амьдрал дээр ер нь баг ховор. Тийм учраас ийм ойлгомжтой зүйл байхад хоёлоо өрсөлдөж тэгээд 50 гаруй 50% саналууд авцгаасан шүү дээ. Тэгээд дараа намынхаа дөрмийг зөрчсөн бол бүгдэнд нь ойлгомжтой. Тийм л. Тэгээ одоо юу гэж үлдээж өгсөн бэ? Энэ саналыг энэ зүйлийг би өөрөө удирдах зүйл дээр хэлсэн. Тэгэл хүлээж аваагүй аль нь. Тэгээд чигтэр ч гэсэн бас удирдах зүйл дээр энийг би эргэж сануулсан. Амруу эсхлэн гэж хүний хувьд одоо хуулийн байгууллага шалгалтад ялгагдчихаар татгдсан юм байдалтай байгаа. Энэ хүн одоо намын гишүүнээр юу цааш байх юм? Одоо хүнийг юм буруутай шүүх тавтай шүү дээ. Тийм ээ. Яг энэ нөхцөл байдалд яах вэ? өчигдөр дээр санууллаар дарга бас хулгайтай эвлэрэхгүй гэж турлаг яг гарсан гэх мэдээлэл бас гарсан юм. Тэр яриа бол худлаа яриа. Хэдүүлээ талдаа жуудагтай байх хэвээр. Худлаа яриа. Өдөр зүйлийн орол дээр бид нар суусан байгаа шүү дээ. Тэгээд өдөр зүйлийн орол дээр суугаад нөхцөл байдлаа бас ярилцаад тэгчээд Орсын холбооны улстай 3 цаг 30 минутанд нэгдийн талаар одоо хилцээр яриа хийх ёстой гэж хэлээд орлоос гарч явсан. Тэгэхээр та бүхэн нь бас бодиттой мэдээллүүдийг л өгмөрөө янз бүрийн тийм худал яриануудыг битгий сэвэчээ. Хоёрдугаарт нь энэ үл би хамгийн ярианыхаа ихэнд хэлсэн хилцээрийн одоо давж болохгүй шугамуд гэж би үүний нэг нь бол тэр хууль байгаа. Хуулийг давж гიშгдэг эрх Монгол улсын хэмжиж байхгүй. Энэ болгон дагаж мөрөөр яригдсан уу? Болгонд яг шүүнд хариуцлага. Энэ бол өөртөө энэ хуулийн асуудлууд шүү дээ. Хуулийн асуудлууд тэр өрөөл яв. Өнөөдөр бүлэг эвлэрч чадаагүй учраас бүлгээ уралдуулж чадахгүй. Улсын хурлын даргаыг одоо томилох асуудлыг байр суурийг нэвтэж чадахгүй гэдэг мэдээлэл байна. Гэхдээ одоо
бол өдөр төсөвлөөс гарсан ажлын хэсэг ажиллаж байгаа шүү дээ. Тэгээд талдаа хуралдаад эргэж ажлын хэсэг дээр яриад явнаа. Тэгэхээр нэлээд урт хугацаанд удаан хугацаанд хоорондоо илэрхгүй одоо маргалдаа суудсан талыг нэг 10 хэдэн цагийн дотор шийдчихнэ гэж байхгүй шүү. Тэгэхээр аль талдаа хүлээцтэй нийтлэг том эрх ашиг харж агаад нэг зүг рүү хараад зогсчихлоо гэсэн юм итгэл үнэмшлэл надад бол байна. Тийм горьдлогч байна. Та айл тастаа нуулсан. Өнөөдөр юу айл тастаа нуулсан. Уулзаагүй. Ягаад вэ гэхээр ажлын хэсэгт нь аль талаас нь байгаа. Тэгээ ажлын хэсэг дотроо л уулзсан. Одоо бол уулзаагүй нь ягаад гэвэл хүлээж байна.